Монгол Улсын их хурлын дарга Гомжовын Зандан шатрын санаачлага дэмжлэгтэйгээр Баян хонгор аймагт хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд. Баян хонгор сум 2017 онд шаргалжууд тосхон 8 дугаар багт 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Баян ойтын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, эмнэлгийн угаалга, ариутгал барилга. 2018 онд Чандман Баян хонгор хувьцаат компани офисын барилга бүхий 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга, тагнуулын барилга, цагдаагийн газрын бэлтгэлийн танхим, Явтан цагааны 8 барилгын их засвар, 13, 14 дугаар байрны засвар, 21, 22 дугаар байрны засвар, 26 дугаар байрны засварын ажлууд. 2019 онд 250 хүүхдийн цэцэрлэг сургуулийн цуцлбор, архивын барилга, спорт заал бүхий багийн хөгжлийн төвийн барилга, баруун бүсийн авт тээвэр оншилгооны төв, Баян хонгороос говьалтай чиглэлийн хатуу хүчилттэй 129.4 км авт зам, Улаанбаатараас Баян хонгорын чиглэлийн шууд тогтмол нислэгтэй болголоо. Мөн Баян хонгор аймагт Улсын хурлын дарга Зандан шатрын санаачлага дэмжлэгтэйгээр Монголын оюун ухааны академийн салбар шинээр үүд хаалгаа нээж хонгор нутгийн хүүхэд залууст оюуны үнэтэй хөв нэмэр оруулав. Мөн спорт хорооны их засварын ажлын явц 70%-тай. 1200 хүүхдийн сургуулийн барилга 2020 оны 6 дугаар сард ашиглалтанд орно. Ажлын явц 70%-тай. Усан бассейн бүхий спорт цогцлборын барилга, ажлын явц 30%-тай. 2021 онд ашиглалтанд оруулахаар тус ажиллаж байна. Үлзийд суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, нутгийн удирдлагын ордон. 2019 онд 240 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга, Үлзийд сумын цагаан хөтлийн огцом эргэлттэй замын трассыг өөрчлөв. Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга ажлын явц 70%-тай явагдаж байна. Баян говь суманд 2016 онд 240 хүний суудалтай соёлын төвийн барилга, 2018 онд цаг уур өртөөний барилга, 2019 онд 75 хүүхдийн цэцэрлэг, нутгийн удирдлагын ордны ажлын явц 70%-тай явагдаж байна. Шинэ Жинст суманд 2017 онд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг, 2018 онд сумын сургуулийн их засварын ажил хийгдэв. Жинст суманд 150 хүүхдийн дотор байр ажлын явц 95%-тай, 240 хүний суудалтай соёлын төвийн барилга, ажлын явц 70%-тай, 240 хүний суудалтай сургуулийн барилга, ажлын явц 50%-тай, эрүүл мэндийн төвийн өргөтгөл, ажлын явц 70%-тай бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Богд суманд 50 хүүхдийн цэцэрлэг, 2019 онд 240 хүний суудалтай соёлын төвийн барилга, 2018 онд Үлзийд, Жинст, Богд, Баянлэг, Баянговь, шинэ Жинст сумдад ТК-гийн хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр шинэ худаг байгуулав. 2019 онд Баян өндөр, Баянлэг, Баянговь, шинэ Жинст сумдад G-Mobile-ийн 4G сүлжээг холболоо. 2017-оос 2019 оны хооронд Жинст, шаргалжууд, Баянговь, Баянлэг, шинэ Жинст, Богд сумдад эрүүл мэндийн төвүүдэд ВАЗ 452 автомашинаар парк шинжилэл хийв. 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян хонгор аймгийн сумдад шинээр хийгдэх бүтээн байгуулалтууд. Сургуулийн барилга 240 суудал, Баян хонгор сум, шаргалжууд 8 дугаар баг, дотор байрны барилга 150 ор, Баян хонгор, Богд сум, соёлын төвийн барилга, Баян хонгор, Үлзийд сум, спорт заалны барилга, Баян хонгор, шинэ Жинст сум, сургуулийн дотор байрны их засвар, Баян хонгор, Баян говь сум, хүүхдийн Тэмүүжин театрын барилгын их засвар, Баян хонгор сум, цэцэрлэгийн барилгын их засвар, Баян хонгор, Жинст сум, эрүүл мэндийн төвийн барилгын их засвар, Баян говь сум, сургуулийн барилгын өргөтгөл 320 суудал, Баян хонгор сум, номгон ахлах сургууль, боловсрол соёл спортын салбарын тоног төхөөрөмж, Баян хонгор, соёлын төвийн барилга, Баянлэг сум. Эдгээр барилгуудыг шинээр болон өргөтгөн засварлаж барихаар болоод байна. Хонгор нутгийн хөгжлийн төлөө хүчээ нэгтгэе.